За сайн байцгаана уу? Шинэ уншлагаараа уулзч байгаадаа баяртай байна. За ингээд шинэ 7 хоногийн уур амьсгалаа харахад бэлэн болсон байна. За миний хувьд гэр бүлэрээ хөдөө явж байгаа учраас нэг иймэрхүү маягтайгаар энэ удаагийнхаа бичлэгийг оруулж байна. За тэгээ Микэж бас гэртээ мартаад ирсэн байна. Авч гарсан хэдэн өдрөөрөө уншлагаа хийлээ. За тэгээд уншлага маань 3 сонголттой байгаа. Та нар маань одоо ингээд сонголтоо хийгээрэй. Ингээд нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань уншлагандаа тавтай морил энэ улны өдрөөс нийлүүл энергийн шалгалтаа харах байгаа. Яг хамгийн улан дээр нь болохоор Ace of Wands буюу савааны тамга. За тэгээ ард нь болохоор 3 сава байна. Тэгэхээр ерөнхийдөө гал ирч хүч энерги өндөртэй ийм өнгөрсөн 7 хоног болсон байх магадaltaй. За тэгээд ер нь та нар өөрсдөө бас гал мах боттой хүмүүс байх боломжтой. За тэгээд Ace буюу Ace of Wands ер нь Ace-үүд дандаа боломжийг илэрхийлнэ. Өөрийн чинь амьдралд нэг шинээр нэг боломж орж ирсэн. За тэр нь илүү таны хүсэл тэмүүлэл бүтээлч байдалтай холбоотой ийм боломж орж ирсэн гэдэг аахгүй. За тэгээ бас энэ зүйлийг та өөрөө бас их хүсэж мөрөөдөж одоо ийм тэмүүлж ийсэн гэдэг байгаа. Тэгээд энэ зүйл энэ боломжоо бол та нар маань бодит болгоод хэрэгжүүлээ дахиц дэвшилтэд явж байгаа гэсэн утга байна. Энэ одоо ажил, карьер, амьдралд юу ч хийж болно шүү дээ. Нэг юм боломж орж ирсэн. Үүнийг та хөгжүүлээ явж байгаа. За тэнгүүд бас нэг талаасаа энэ маань аяллыг илэрхийлж болохоор байгаа байхгүй юу? Та нар маань одоо ийш тийш аяландаа гэж бодоол яваад байсан бол түүнийг ингээл төсөөлөгчдөд тань одоо ингээл бүр баярч нь хүрээл те аз жаргалтай болдог гэсэн бол тэр зүйлээ үнэхээр бодит байдал дээр биелүүлээд одоо бүр юм зүгээр аяллаар жишээ авах юм бол ялчгүй гадаад руу аялсан гэсэн утга анх удаа ийм одоо ийм мессеж илүүтэй ингэж орж ирж байгаа байхгүй энэ хоёр хөзрийн хослолоос. За тэгэд ийм байна. За өөр чинь юу гэж болох вэ? Тэг яг 3 маань өөрөө бүтээлч байдлыг илэрхийлнэ. Хамтралаас бүтээл үүснэ гэсэн утгатай байдаг. Тэгэд далаа малаа бас орсон байж магадгүй. Далайн эрэг. Тэг далаатай улс орн руу явсан байх магадaltaй гэж. За энерги шалгалт дээр юм байна. За одоо харин 7 хоногийн уур амьсгал руу оръё. Даваагаас нэм гариг хүртэл. За даваа гариг дээр бол 2 карт гарсан байна. 8-ын зоос 4-ийн сэлэм. За тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр ажил чичээнгүй байдал дээрээс одоо төр идэхгүй болж байгаа гэсэн энергийн хослол харагдаад байгаа байхгүй юу? 8-ын зоос ч өөрөө маш ажил чичээнгүй байхыг өөрийгөө хөгжүүлэх, завгүй байх. За өөрийгөө сайжруулах гэсэн утгууд илэнхтэй байдаг. Тэнгүүд энэ дээр 4-ийн сэлэм ингээд хавсарч орж ирж байгаа юм байна. Одоо нэг юм амархыг хүсээд байгаа юм шиг тий. Ажлаасаа түр амархыг хүсэж байгаа гэсэн энерги юм уу? Нэг бол амраад орж байгаа ч гэх юм уу? Ямар ч сан 4-ийн сэлэм ч өөрөө идэхгүй байтал. Тэгэхээр ажлаасаа түр амрах гэсэн утга байгаад байгаа хгүй. Тэгэхээр хоёр янзаар очиод байгаа. Заримынх нь болохоор ингээд амарч байгаад ажилдаа орж байгаа гэсэн утга харагдаж байна. Заримынх нь болохоор ажил дээрээ нэг юм жоохон лазантаа тах гэх юм уу та. Ажил дээрээ жоохон залхуурах гэсэн утга бол харагдаж байна. За тэгээ энэний заавал ажилдаа холбогддггүй маа гэхэд яг өдөр тутмын таны хийдэг зүйл нэг юм хийх ёстой зүйл өөрийгөө сайжруулахын төлөө хийдэг зүйлээсээ жоохон ингээд залхуурах гадаах гэсэн утгаас байж болох юм. Тэгээд 4-ийн сэлэм чинь яг идэхгүй байдал залхуурал байж болно. Тэгээд нөгөө имлэг домлогоор явахыг бас хилээд идэг. Одоо бас тэгэхэр ч бас дахиад нэг утга гараад ирж байгаа байхгүй ингээд эрүүл мэндийн шалтгаанаар ингээд байнга одоо өдөр бүрч хэмээр юм уу ийм нэг зүйл хийгээд байгаа. Тэр нь одоо им ууж байгаа мó, тариа тариулаад байгаа мó, эсвэл юм дасгал хөдөлгөөн хийгээд байгаа мó нэг иймэрхүү зүйл гэсэн утга бол харагдаж байна. За тэнгүүд 2 дахь өдөр нь болохоор 8-ийн сэлэм уруу арж гарч ирсэн байна. За тэгэхээр та ямар нэгэн тийм төөрөлдөөд байсан зүгээр тархитлагоондоо их гашлагаад байсан зүйлээсээ одоо тэр бодлын хүлээсээсээ гарч чадж байгаа гэсэн утга бол харагдаж байна. Эерэг утгатай карт байна.
Тэгэхээр та ямар нэгэн зүйлийг ингээд төсөөлөөд бодоод ургуулаад тэрэндээ стресстэй лсэн бол тэр зүйлээсээ маш сайн гарч чадах нь гэсэн утга хоёр дахь өдөр бол харагдаж байна. Төрөлтлөөсөө гарах. Яг гоо эсвэл ингээд бүр бодоод л ингээд хийдэггүй байсан бол те ямар аливаа зүйлийг ингээд хийж үзээгүй бежиж ингээд бодоод исэн бол тэрнээсээ гарч байгаа. Хийж үзэж боддоор ингээд практик дээр туршиж үзэж байгаа тий. Тэгээд тэрнээсээ одоо яг бодлынхон тэр юунаас гарч байгаа хгүй би чадах байсан бэ нү чадахгүй байсан бэ нү гэдгээ ойлгох гэсэн утга эндээс харагдаж байна. За 3 дахь өдөр болохоор зоосны хатан уруу харж гарсан байна. За тэгэхээр яг хамгийн түрүүнд болохоор жоохон үрэлгэн байдал гэсэн утга бол орж ирж байна. Тэгэхээр 3 дахь өдөр та нар маань үнэхээр өөрсдөө ингээ хэрэггүй зүйлд мөнгө төгрөгөө зарцуулах гэдэг юм уу? Эсвэл ямар нэгэн зүйлээ хайж гээх гэдэг юм уу гэмээр ч юм уу. Тим энерги харагдаж байна. За бас нэг талаасаа энэ нь жоох юм хатуу ээжч гэх юм уу халамжгүй ихнэрч ээж болох юм те. Нэг тийм эмгтээлэг энергийг харуулад байна л да. Тэгэхээр та өөрөө тийм байх гэдэг нь эсвэл нэг таны тэгж боддог хүн. Одоо нэм хатуу хүндээ эсвэл юм халамжгүй хүндээ гэж боддог байсан хүн тэр өдөр нэг онцгой байх ч юм уу. Тийм утга бол харагдаж байна. Тэгэхээр үнэхээр энийг таныг хилээд байгаа бол та нар маань одоо жоохон тэр өдөр ингээд би одоо бусдад халамжтай байж чадж гин үү яаж ин гэдэг дээрээ бас бодолтой байхад зүгээр л юм байна. Жоохон цаанаасаа яагаад ч мэдэхгүй ингээд хатуу зан гарах гад халамжгүй зан гарах гэж яхаа амиа хичих гэдэг ч юм уу нэг тиймэрхүү үйлдэл бас гарч ирж магадгүй. За тэнгүүд 4 өдөр дээр болохоор 9-ийн саваа. За 9-ийн саваанаас болохоор мэдээж нөө ядралтыг хамгийн түрүүнд харна. За тэр өдөр та нар маш их зүйл хийх гээд байна уу? Хийж ядрах гээд байна уу? Хүний өрөнгөө олон зүйл хийх гээд байна уу? Эсвэл та нар өөрсдөө хитрхийг ачаалуулах гээд байна уу гэмээр харагдаж байна. За мөн 9-ийн саваач ингээд нөгөө альва зүйл дээрээс ингээд нөгөө халшраад бууж өгөөд за яста болидоо гэд нэг бууж өгөх гээд ах энерги хэлдэг. Тэгэхээр эндэл дээр бол бас нөгөө хэрэг үнэхээр бууж өгөх гээд байгаа энерги тэр өдөр байх юм бол эцсийн хүртэл явах юм бол үр дүн сайн байгаа шүү гэдгийг бас хэлж байгаа. За тэгээд мөн бусдаас нөгөө хил хязгаарыг мэдэрч магадгүй эсвэл та өөрөө бусдад хил хязгаараа тогтоож магадгүй гэсэн утга бол эндээс харагдаж байна. За тэгэнгүүт дараагийн өдөр нь буюу энэ чинь 5 дахь өдөр тий 5 дахь өдөр болохоор 9-ийн зоос гарсан байна. 9-ийн зоос ч өөрөө маш эерэг гоё картчтай санхүү мөнгөний хувьд ялангуяа хүсэл биелхийг илэрхийлж иж болно. Тэр өдөр таны одоо авахыг хүссэн бэлэг ч юм уу эсвэл хүртэх ёстой байсан цалин мөнгө одоо урамшуулал ч юм уу гэмтийн орлого ч юм уу тий эсвэл хүсэж хүлээжсэн тэр таны ажлын үр дүн хөлсөн ирэх ч юм уу тиймэрхүү ямар ч гэсэн санхүү материаллык байдлын хувьд бол маш ээлтэй өдөр байна. Гоё өдөр байна. За тэгээ мөн энэ өдөр чинь бас одоо за яг бүр ингээ мөнгө орж ирэхээс гадна та өөртөө гоё зүйл худалдаж авах байж болно. Таалагдсан зүйлээ. Хувцас сунар аксессуар юу гэдэг тий. Тэгээ мөн өөрийгөө арчлах байж болно. Өөрийнхөө гадаад үзэмж, үс зүс одоо хумс хурууч гэдэг юм уу ялангуяа эрэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй илүү гоо сайханд анхаардаг ч юм уу эрүүл мэндэд анхаарах гэх мэт иймэрхүү уур амьсгалтай байх нь. За тэгээд өөр бас хэлэх юм бол ийм гоё ганган ийм нэг юм чинээлэг эмхтэй бас тэр өдөр гол дүр байж болно. Одоо ингээд залуухан юм шиг мөртлөө айгуу тийм мундаг ухаалаг тийм эмхтэй хэлж идэг. За ийм хүн байж болно. За тэгээд хагас өдөр Hierophant гэхээр за боловсролын байгууллагыг илтгэж болно. Том байгууллага, бүтэц зохион байгуулалттай байгууллага, шашны байгууллага гэх мэт иймэрхүү байгууллага одоо тэр өдрийн уур амьсгал байна гэхээр та нэг юм гэртээ байхгүй юм шиг тий сургууль соёлоор орох ажил гарах юм уу эсвэл ийм компани ч юм уу ямар нэгэн тийм том сүм дугнаар орох юм уу байж болох юм. Сүм дугуйн шашны байгууллага гандан хийд мэт ч юм уу тиймэрхүү зүйл. Тэгээ бас
Одоо үнэхээр нөгөө өвөг дээдстэй онгоц сахиустай хүмүүс маань одоо онгодоо буулгах ч гэдэм эсвэл тийм бөө мөдөр очих ч бас байж болох юм. Тэгээ айгүй өргөн утгатай. Тэгээд яг хуу бас нэг утгаараа уламжлалт хэв маяг гэсэн утга нь байж болно. Арай ерөнхий гэвэл тэр өдөр одоо юм уламжлалт байдал ноёлно. Таны одоо хувьд хагас өдөр яг яаж өнгөртийн те нэг тийм хэв маягаараа л өнгөрнө гэсэн утгыг бас хэлж болно. За мөн гэр бүлийнхаа настай гишүүдэд ч юм уу илүү анхаарал хандуулах бас байж болох юм. Тэгэхээр энэ карт маань нэлээд өргөн утгатай. Тэг яг уламжлалт хэв маяг гэдэг утгаар нь зөв ерөнхийд нь ойлгоцоход болох байхаа. За бүтэнсээ өдөр болохоор Knight of Swords. Хурдан өнгөрнө. Ямар ч бүтэнсээ өдөр бол маш хурдан өнгөрнө. Завгүй байна, дайчин байна. Та өөрийнхөө зүгээс шалтгааллах бүхэл зүйлийг хийн гэсэн утга бол байна. За мөн тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн тээврийн хэрэгсэл болон хурдтай холбоотой зүйл онцгой байж болно. Одоо яадаг чинь яг сая орж ирж байгаа нь нөгөө юм тээврийн хэрэгслийнхаа хурдыг шалгах ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ дээр давхар заавалчгүй та нарт минь сануулга болгож одоо болгоомжтой байхыг бол сануулгахад илүүдэхгүй баха. За юм байна. За тэнгууд энд улан дээр болохоор хоёр карт жоохтой ингээд def картаар төгссөн байгаа байхгүй юу. Тэгээ ард нь болохоор хоёрын сэлэн байна. Тэгэхээр def карт ганцаараа болохоор та нар маань энэ 7 хоногт ямар ч л байсан ажил төрөл харилцаа юу гэдин те ингээд амьдралын өнцөг булан бүрт ингээд нэг дуусгах ёстой байсан зүйлээ дуусгах нь гэдэг юм. За ажил ихэлсэн бол түүнийгээ сайхан дуусгаж чадна. Дуусгаад шинээр эхлүүлэх. За тэгээ мөн хэрэггүй зүйлийг л өхүүлхийг хэлж яадаг штэ def карт ч өөрөө танд хэрэггүй зүйл. Одоо энэ нь харилцаа байж болно, зан чанар байж болно. За бүр нөгөө гэрийн их цэвэрлэгээ, хог новшоо ингээ хаях маягтын хууч хүмүүсээ хамаа хаях ч байж болдог. За тэгээ бас энэ дээрээс надад хэдий цонх байхгүй байгаа ч гэсэн цонхоо цэвэрлэх гэж магадгүй. Энэ 7 хоногийн одоо хамгийн том ажил нь цонхоо угаах ч юм уу. Заримынхаа навд бас тийм байж болно. За тэгээд арийнхаа карттай нь уялдуулаад харахаар хоёрын сэлэм def хоёрыг ингээ харахаар өнгөрсөн төхнийг юм маргалдаан зөрчилдөөн байсан бол тэр дуусах гад байна гэсэн утга бол эндээс харагч ерөнхий утгаараа. Та хин нэгэнтэй ингээл нэг өчүүхэн зүйлээс бол байнга ингээ маргалдаад идэг гэсэн ч юм уу те. Тиймэрхүү зүйл дуусна гэсэн утга. За мөн та энэ 7 хоногт тийм буруу шийдвэр гаргахгүй байх гэсэн утгаа харагдаад байгаа хгүй. Ингээд та өмнө нь ингээд буруу шийдвэр гаргаад иддэг гэсэн бол аливаа зүйл ингээд сонгохдоо маш хэрэгэлцдэг байсан бол энэ 7 хоногт тийм байхгүй. Харин ч бүр маш оновчтойгоор сонгоно, зөв шийдвэр гаргана. Тархитлагаа чинь юм бодлонтой байхгүй. За бүр одоо юу ах юм бол нөгөө юм ялчгүй таны хараа аягүй цэлмэг байна гэж орж ирээд байгаа хгүй. Үнэхээр нүд мүд чинь юм асуудалтай байсан бол нүд чинь цэлмэд ирж байгаа юм шиг. За мөн бүр нүд чинь болохоор яг бодит байдал дээр шүү дээ. Ингээд харааны чадвар сайжрна гэсэн утга. Нөгөө талаасаа ингээд жоохон мэлмийн үрд чи хаагдцсан байсан бол тий дандаа ингээд буруу зөрүү шийдвэр гаргаад идэгсэн бол тэр тал дээр идэгрэл ирээд та нар маань өөртөө нэг юм энергийн цэвэрлэгээ хийснээр таны мэлмийн нэгдэж байгаа гэсэн утгаас харагдчихээн. Тэгэхээр энэ def үзэр маань бас гэр орон цэвэрлэх гэхээс гадна бас энергийн цэвэрлэгээ бас байж болохоор шүү. За тэгэхээр энергийн цэвэрлэгээ хийвэл бас хийвэлж явах гэдэг. Угаасаа хийн гэж л орж ирээд байна л да. Ерөнхий энерги нь. За юм байна. Одоо харин зөвлөгөө рүү орцгоё. За зөвлөгөөн дээр болохоор яг сахиусуудын зөвлөгөө картнаас 2 карт гарч ирсэн. Одоо энэ уучлж өршөх. За мөн тавьж явуулах гэсэн 2 карт гарч ирсэн. За тэгээд энэ Angel of Abundance буюу санхүү мөнгө төгрөг одоо ажлын карьертай холбоотой энэ зөвлөгөө картн дээр болохоор ийм ер нь л юм сонь дасгал хөдөлгөөн хий гэсэн карт гарч ирсэн. Тэгэхээр ер нь жоохон юм энергийн блоктай байгаа юм шиг байна. За харин хүн хоорондын харилцаан дээр болохоор playfulness буюу илүү юм хөнгөн хөгжилтэй байхыг зөвлөсөн эдгээр картууд гарч ирсэн. Тэгэхээр яг ингээд та нар маань бол ингээд зогсоож байгаа, томруулаад өөрсдөө скриншот хийгээд ингээд нэг бүрчлэн орчуулад уншичаарай. Би бол ерөнхийдөө ингээд базаад эндээс ингээд
ямар мессеж өгж гинвэ гэд ингээ харахаар өнгөрснөө тавьж явуулах хэрэгтэй байна. Тэгээд өөрийгөө ингээ нээлттэй байлга, ялангуяа зүрхээ нээлттэй байлгах. За тэг өөрийгөө сэргээж нэг дуртай дасгал хөдөлгөөнөө хийх. Тэгснээр ингээ цаанаасаа таны эрч хүч ингээ нэмэгдээд эхэлнэ. За тэгээд хүн хоорондын харилцаан дээр бол нэг баяр баясгалантай амьдралын ер нь ингээ баяр баясгалантай талыг мэдрэх хэрэгтэй байна гэдэг байгаа байхгүй юу? Илүү хөвгөлтэй, тоглоомчтой, ийм нарийнч тиймэрхүү зан хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр ингээд ерөнхийдөө ингээ базаа тарангууд ялчгүй ингээд альва зүйлийг нэг юм сериосны байлгахгүй хөнгөн байлах хэрэгтэй. За тэгээ ялангуяа одоо энэ өнгөрсөнд ингээ хин нэг уучлж чадахгүй байгаа ч юм уу нэг иймэрхүү зүйл байгаа бол тэрнийгээ ингээ сайхан тавьж явуулах хэрэгтэй байна. Тэгээ магадгүй энэс шалтгаалаад ч юм уу таны санхүү мөнгө карьертай холбоотойгоор нэг жоохон энергийн блок үүссэн байх магадaltaй. Тэгээ одоо сүүлийн үед чинь меридиан бариагаар ингээл ярингуут чинь хүний тэнд ингээ бүглэрсэн байгаа нь гомдолтой холбоотой, тиймтэй холбоотой гэл. Тэгээ тэр бүл болгон ч л ингээд энергийн блок болоод хүний биеийг ч өвдгөө сэтгэл зүйн ч ингээ зоогоод идэх гэсэн иймэрхүү юм яригдаад төгөлчод байгаа шүү дээ. Нэг тэр утгаараа бол та нар маань арай л юм хөдөлгөөнгүй байгаа юм болоо да. Тэгэхээр дасгал хөдөлгөөн нэлээд чухал байгаа юм биш үү. Тэгснээр ингээд мөнгө санхүүгийн урсгал ингээ сайжраад ороод ирэх магадaltaй гэж юм. За ингээд нэгдүгээр группийг сонгосон хүмүүс юм байна. Уншлага ингээ боллоо. Та нар маань тэгээд таарч таалагдах юм бол лайк, комент үлдээгээрэй. За тэгээд subscribe дараагүй бол та нар маань subscribe дараарэ гэж үсэ. Тэгээд хувийн уншлага саяхнаас бол аваад эхэлсэн байгаа. Тэгэхээр description буюу тайлбар хэсэгт миний надтай холбогдох линкүүд байгаа байхгүй юу. Тэгээд тэрүүгээр надтай холбогдоод хувийн уншлага бас авч болно шүү. За ингээд шинэ 7 хоногт амжилт хүсье баяртай. За 2 дугаар группийнхан маань уншлагандаа тавтай марил. За энергийн шалгалт дээр Hermit карт улан дээр орж ирсэн ардан дөрвийн саваа байсан. За эндээс харахад та нар маань ойрын өнгөрсөнд ийм ганцаараа байсан. Гэртээ ганцаараа их цагийг өнгөрүүлсэн байх магадaltaй. За гэр бүлтэй хүмүүсийн хувьд болохоор ингээд байгаа байхгүй гэр бүлээсээ тусдаа болоод байгаа мó өөрөө ингээд цаанаас ингээд эсвэл зөвхөн гэр бүлийнхаа хүмүүстэй л ингээд өөр хүрээл байхгүйгээр ингээд гэртээ байгаад байгаа юм шиг нэг юм энерги байгаа байхгүй. За тэгэхээр энэ аль талаараа ч таарч болно те. За тэнгүүд бас нэг утга нь болохоор гэр бүл ялангуяа одоо энэ доктортой харилцаанд байгаа хосууд сэтгэл зүйн зөвлөгөө авсан байх магадaltaй гэсэн утга бол харагдчихэв. За тэгээд ийм ямартай ч ингээд нөгөө бүр ингээд гэр бүлийн сэтгэл зүйч ч юм уу те түүнээс зөвлөгөө авсан байх магадaltaй таахгүй эсвэл одоо өөрөөсөө арай туршлагатай гэж бодсон тэр хүнээсээ арай ахмад хүнээс ч юм уу те зөвлөгөө авсан байх магадaltaй. За тэгээд гол нь нэг юм ганцаардлыг илэрхийлээд байгаа байхгүй нэг юм өөрөө та нар маань ингээд сэтгэлийнхаа гүн рүү ороод өөрийнхөө дотроос ингээд зөв хариултыг хайгаад маш юм гүн бясалгасан маш тогтвортойгоор урт удаан бясалгасан ч гэдэг юм уу. Нэг бол бүр ингээд урт удаан хугацаанд бясалгал хийж байгаа хүмүүс гэсэн бас тодтгол байж болохоор харагдчихэв. Тэгээд энэ бас ингээ хувирахаараа нэг юм гэр бүлтэй л холбоотой, гэр бүлийн доктортой харилцаатай холбоотой л нэг юм бодох тунгаах зүйлэл байгаад байгаа юм шиг. Нэг бол өөрөө бодоод байгаа, эсвэл бусдаас асууж зөвлөгөө, тусламж хүсэж байгаа гэсэн ийм утга. За энергийн шалгалтын хувьд бол ийм байна. За тэгээ энергийн шалгалтанд таарсан бол хэдүүлээ одоо 7 хоногийнхоо тус бүртэн одоо татсан картуудаа харъя. За даваа гараг дээр Emperor карт гарсан. За та яг хувь хүн талаас бол маш хүчрхэг байхыг илэрхийлж иж болно. Та өөрийнхөө амьдралыг өөрөө зураад, өөрөө мэдээд бүгдийг шийдэх ч гэдэг юм уу те маш хүчрхэг энергитэй. Тэгээ гол нь зөв талаараа. За тэнгүүд хэрвээ хөндлөнгийн зүйл гэж үзэх юм бол одоо тэр өдөр танд одоо гэр бүлийн ахмад гишүүн байж болно те аав, эмээ, өвөө маш тийм хүчтэй хүн. Тэгээ тэр хүний нөлөө байхыг хэлж иж болохоор байна. За тэгээд дан ганц аав, эмээ, өвөө гэлтгүү нөхрийг тань хэлж иж болно. Ахыг тань гэх мэттэй ийм нэг хүчтэй энергитэй хүнийг хэлж иж болно. За бүр гэр бүлийн гишүүн биш бүр хөндлөнгийнх гэд үзэх юм бол одоо ийм томоохон байгууллагын удирдлага
тэр хүнээс одоо юм хамааралтай байх те эсвэл одоо таны ажиллаж байгаа газрын захирал ч юм уу дарга ч юм уу тэр хүний нөлөө байх илүү өндөр байхыг илэрхийлж болохоор харагдчихээн. За даваа гараг дээр болохоор strength card сэтгэлийн тэнхээ төсвөр төвчээр гэдэг карт. Тэгэхээр эндээс болохоор яг та нар ер нь ингээ ажиглаад тахад энэ та нар дээр айгуу тийм major arcana-нууд айгуу их гарсан байгаа байхгүй юу? Одоо 7 хоногийн уншлага гэхэд нэлээд том картууд гарсан. Тэгэхээр ерөнхийдөө бол базаад хэлгээд энэ 7 хоног бол томоохон үйл явдлууд болох магадaltaй. За тэгэнгүүт 2 дахь өдөр рүүгээ буцаад оронгууд strength card дээр юу мэдрэгдэж байна гэхээр та нар маань энэ өдөр маш сургамжтай үйл явдал тохиолдох магадaltaй. Та нарын хувьд те амьдралын сургамж авах байж болно. За бас нэг талаас болохоор та нарын өнгөрсөнд ингээд амьдралаас сургамж авсан тэр зүйл чинь тэр өдөр одоо хэрэг болох ч юм уу ойлгох одоо ийм зүйлийг ингээд исэн байж гэдэг юм үгүй ийм ухаарл авах магадaltaй харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ гол нь төвчээртэй байдал. Тэгээд үнэхээр тэр өдөр танд ийм нэг төвчих шаардлага гараад байгаа байхгүй юу. Ингээ уурчин хүрсэн ч төвчих хэрэгтэй. Одоо яарсан ч байсан төвчих хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээ гол нь тэрнийгээ өөрөө сайн ингээд зүн совнгороо ч гэдэг юм уу мэдчихээн. Өөрийнхөө тэр сэтгэлийн тэнцвэртэй байдлыг маш сайн хадгалж одоо ингээд уурсан ч гэсэн гаднаа хит уурсан харуулахгүй байх ч юм уу. Эсвэл ингээд маш их хүссэн ч хүснээ нуух. Маш их баярлсан ч баярлсан сэтгэлээ нуух жоохтой одоо ингээд сайн дарж чадахыг хэлээд байна л да. За бас бүр энгийн жишээгээр бол одоо маш их хоол идмээр байсан ч гэсэн за болохгүй шүү би яг цадцсан биш үү энэ яг сэтгэл цатаагүй л байна да гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдал бас бүр жижигэн жишээгээр тийм ч байж болно. За 3 дахь өдөр болохоор moon card гарсан байгаа. За moon card маань ерөнхийдөө жоон тодорхойгүй байдлыг илэрхийлж идэг те. Тэгэхээр тэр өдрийн уур амьсгал нь өөрөө маш тодорхойгүй байж болно. Яг тэр өдөр яг өөрөө юу үсээд байгааг ч мэддэггүй ч юм уу эсвэл хин нэгний ааш занг ойлгохгүй байх ч юм уу. Нэг тийм. Яг гоо энэ ер нь тодорхойгүй байдал зөнхөлсөн өдөр бол хүнийг жоох стресстүүлэх магадaltaй. За ийм харагдчихээн. Тэгээд бас нөгөө талаасаа та нар маш зөнтөө байна. Эсвэл таны зүүдэлсэн зүүд биелэх ч юм уу те. Зүүд мүдэндээ бас анхаарал хандвал зүгээр маш тод байх магадaltaй. За тэр өдөр одоо яг шиний хідэн байхыг бол сайн мэдэхгүй л юм л да. Гэхдээ нэг юм сарны энерги бас нөлөөтэй байх магадaltaй харагдаад байгаа. Тэгээд дараагийн өдрийнхөө энергийг харсан ч тэр magician нөө тэгэхээр нэг сарны дом момыг 7 хоногийн дундуур хийх магадaltaй харагдчихээн. За тэгээд чин өөр яг хуу эмгтээчүүд талтаа гэх юм бол яг хуу дааврын асуудлаас болоод нэг сэтгэл зүйн байдал жоохон дээш доошоо болох энэ яг хуу дийлэнхтэй сарын тэмдэгтэй холбоотой байж болно эсвэл жирэмсэлтэй холбоотой ч юм уу нэг тийм сэтгэл зүй жоохон тогтворгүй байх магадaltaй гэсэн утгыг харуулж ийн. Тэгээ эргэтэй ч бас ялгаагүй адилхан. За 4 дахь өдөр magician за маш бүтээлж байна. Та нарт маань ингээд хийж бүтээх хүсэл тэмүүлэл өндөр таны одоо оюун ухаанд бол маш их санаа төрөөл түүнийг ингээд бодит болгох ч гэдэг юм уу те. Ямар ч сан таны одоо оюун ухаанд бүрэлдсэн тэр гайхалтай гоё санаануудаа та нар маань бодит ойлгох чадвар маш өндөр байна тэр өдөр. Тэгэхээр 4 дахь өдөр нэг ямар нэгэн зүйл хий гэж бүтээ гэж бодож байсан бол 4 дахь өдөр айгүй зүгээр харагдаж байна. За тэгээд түрүүн хэлсэнчлэн өмнөх өдрийнхөө уур амьсгалтай ингээ харахад ер нь өмнөх өдөрч тэр дараагийн өдөрч тэр ялгаагүй зөө одоо page of pentacles гэсэн manifest-ийг илэрхийлээд байдаг. Тэгэхээр нэг юм 7 хоногийн бол та нар минь их дом мом хийх гэдэг юм шиг л харагдаад байна ер нь бол manifest. За тэгээд дом ихтэй юуг анхаарах вэ гэхээр та нар минь угаас айгүй тийм бодол тань биелдэг одоо амны бэлгээр юм биелж явж байдаг хүмүүс байх магадaltaй. Тийм учраас та нар минь аль болох эрэг зөв одоо санаан зүв байх хэрэгтэй гэдгийг бас санаарай. Хитрхи тийм шунлын сэдэлтэй ч юм уу эсвэл одоо бэлэггүй зүйл ярих ч юм уу тэр зүйлээрээ өөртөө жоохон таагүй зүйл татах вэ? Яг тэгнэ гэсэн үг биш зүгээр анхааруулж байгаа шүү. За тэр тал дээр анхаараарай гэж хэлж байгаа. За тэгээ 5 дахь өдөр page of pentacles байгаад тэр өдөр таны нэг юм нуугдмал авьяас гэх юм эсвэл угаасаа ингээ мэддэг чаддаг зүйлээ тэр өдөр та айгуу сайхан ашиглах боломж олдно гэх юм уу? Тийм байж магадгүй. Та одоо яадаг чинь тий гоё дуулдаг байсан чинь тэр дуулдаг авьяас чинь тэр өдөр айгүй од болох. Эсвэл сагсан бөмбөг тоглодог байсан чинь тэр нь айгүй хэрэг болдог ч юм уу. Ямар ч хэлсэн таны нэг чаддаг зүйл тэр өдөр айгүй
хэрэг болно. Та авиасаа нэг ашиглана гэдээ ойлгочих. Нэг чаддаг зүйлийнхаа эрдмийг гаргана гэх юм уу? Тийм. За тийм үү, ажил хэрэгтэй холбоотой гэвэл мөнгө санхүү ажил карьертай холбоотой сайн сайхан мэдээ бас эрхийг хэлж иж болдгоо. За тэгээд мөнгө санхүүтэй сайн тооцоотой, хариуцлагатай ханддаг бас хүнийг ч гэсэн илэрхийлнэ. Тийм залуу хүн гэхэд айгүй тийм хариуцлагатай хүн юм аа гэж бодгооч. Тийм хүн бас тэр өдөр бас нөлөөтэй байж болно. За тэнгууд хагасаа өдөр болохоор Empress болон King of Cups гарсан. Тэг энэ дээр яхаа над жоо хосын энерги мэдрэгдээд байгаа нэг эхнэр нөхөр найз охин найзлуу ч юм уу тийм. Энэ хүмүүс нэг ялангуяа эргэтэлэг энергийн эмгтээтэй маш их дурлах, татагдах, хайрлах гэсэн утга эндээс харагдаад байгаа. Тэгээ энэ нь болохоор яг хос дээр бол яг эхнэр нь ээж болохоор байгаа байхгүй. За бас эхнэр нь бас давхар жирэмсэн байж болно. Empress карт ч өөрөө одоо юм жирэмсэн эмгтэйг илэрхийлж яадаг. Маш элбэг хангалуун тийм үнэхээр ийм төвс эмгтэйг илэрхийлж яадаг. За тийм үү, зарим талаараа ээж нь байж болно, эгч нь, охин нь, эхнэр нь гэд тийм нэг ийм эмгтэй хүнд л маш их дурлан хайрлна гэсэн утга, сэтгэлээ гаргана гэсэн утга бол байна. Тийм тэгээд за тэнгууд бас нэг юм утга мэдрэгдээд байгаа нь эмэгтэйчүүд маань нөхөртөө ялангуяа хостой хүмүүстэй эргэтэлэг энергитэй талдаа нэг жоохон ээжг нь байх гад байна уу яах гад байна. Энэ тал дээр бас анхаараар тэгээд дэрвэл бас жоохон онцгүй шүү. Хитрхи нөгөө хүүхчиг харьцаа тий нөхөртөөгөө хүүхчиг харьцах гэдэг нэг тиймэрхүү зүйл бас энд харагдах юм. За тэг ерөнхийдөө бол тэгтээ гоё л өдрөл байна л да. Жоохон сөрөг зүйл тэгжил мэдрэлээ. Бусдаар бол маш гоё өдөр. Эмэгтэйчүүд маань бол үнэхээр үзэсгэлэн төгөлдөр гоё харагдана. Өөрөө өөртөө маш их анхаарна гэсэн утга. За бүтэн сая өдөр бол 10 аяга байна. 10 аяга ч өөрөө гэр бүлийг илэрхийлсэн. За мөн маш тийм сэтгэл хангалуун байгаа өдрийг илэрхийлнэ. Тэгэхээр бүтэн сая өдөр гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрүүлэх магадaltaй. Ерөнхий л одоо тийм жишгээрээ тийм байдаг те. Бүтэн сая өдрийг гэр бүлийнхэнтэйгээ гадуур одоо салхинд гардаг ч юм уу зугаалах, цагийг сайхан өнгөрүүлэх гэсэн утга бол эндээс харагдаж байна. За мөн сэтгэл зүйн хувьд болохоор яг тэр өдөр маш тийм элбэг дэлбэг хангалууныг мэдрээл тэгэл ингээл байгаа амьдралдаа маш их талархаал баярлж байгаа тийм энергитэй бас байхаар харагдаж байна. Тий. За 7 хоног юм байна. За тэнгууд уулан дээр болохоор 3 аяга 4 сава байгаа байхгүй. 4 саваас энерги шалгалт дээрс гарч исэн. Тэгэхээр 3 аягаар болохоор яг тэмдэглэлт баяр болно гэсэн утга байна. 4 саваатайгаа уялдахаараа мөн л ялгаагүй энэ 7 хоногт та нар маань нэг л юм гоё нэг юм тэмдэглэх гээд байна. Амжилтаа тэмдэглэх гээд байгаа юм уу? Төрсөн өдрөө юм уу? Байрны найр юм уу? Ажлын амжилт бүр одоо ажлын байрны нээлт гэх мэт иймэрхүү нэг юм урт удаан тогтвортой нэг одоо зүйлийг л тэмдэглэх гээд байна. Урт удаан настай. За мөн эн чинь одоо 6 цэнгэлтэй байхыг хэлнэ л дээ. Нэг юм 6 цэнгэлтэй байх, найз нөхдөдөө гарч орох, хин нэгний төрсөн өдөрт урагдах, баярт урагдах гэсэн утга бол байна. За мөн одоо ойрын үеэл ч юм уу, ихч дүүс, ах дүүс нараас тийм одоо гэртээ урьж магадгүй. Ямар ч хэлсэн нэг юм гоё, ийм сэтгэл санаагаараа нэгдмэл, сэтгэл зүрхээрээ ийм нэгдмэл хүмүүстэйгээ хамтдаа цагийг сайхан өнгөрүүлнэ гэсэн л нэг юм гоё эерэг карт байна да. За ерөнхий уур амьсгал гэхээр ийм гоё карт байна. За одоо харин хэлээд зөвлөгөөрөө байна. За анзаарсан бол зөвлөгөөний 2 карт маань уруу гарч гарсан байгаа. За тэгэхээр энэ дээрээс та нар за ялангуяа хүн хоорондын харилцаан дээр нэг юм жоохон сериусны байгаа юмыг та нар маань ингээд үл тоогоод ах магадaltaй гэдэг нэг юм хэвийн үзэгдэл юм шиг те ингээд уг нь бол ингээд болохгүй зүйл байгаад байдаг харилцаан дээр тэнгууд тэрийг та нар маань жоох юм үл тоогоод анзаарахгүй өнгөрөөгөө давхыг гэсэн сануулга байш үү за тэгэхээр юм анхааруулгуудыг анзаарч уг нь бол ингээд мэдрэгдээд байгаа.
За одоо би энэ дэр ингээ зөв харуулчих. Та нарт маань нөгөө орчуулж, томруулаад орчуулж харахад амархан болохоор ингээ зөв харуулсан байгаа шүү. Тэгээ та нар маань гүйцэд бас бүгдийг ингээ орчуулад үзээрэй. Би бол ингээ ерөнхийд нь утга санааг нь хэлээ явчээ. За тэг хүн хоорондын харилцаан дээр юм байна. За тэгэнгүүт энэ 7 хоног сахиусуудаас ямар зөвлөгөө гэж байгаа таны амьдралд нэг юм шинэ хүн орж ирэх магадaltaй гэдэг энэ нь одоо өнөхөр хосын харилцааны ч юм уу эсвэл юу байж болно. Одоо ажил хэргийн хувьд тийм шинэ хамтрагч түнш орж ирэх магадaltaй гэдэг шүү. За тэгэд энэ хүнийг яг яаж таних уу гэхээр энэ хүн танд юм танил дотн мэдрэмж төрүүлнэ гэдэг байгаа. Нэг бол одоо бас энэ нь танилаар дамжиж орж ирэх гэсэн утгыг бас хэлж иж болно л доо. За ийм зөвлөгөө орж ирсэн байна. Тэгэхээр харин санхүү болон материалын байдалтай холбоотой зөвлөгөөн дээр одоо энэ нөгөө хуримтлуулах гэсэн утга маань уруу харцсан байгаа байхгүй. Тэгэхээр та нар бас хитрхи үрлэгэн байгаад байна уу? Санхүүгийн одоо тийм доктортой байдлаа одоо юм аюулгүй байлгахын тулд та нар маань уг нь хуримтлуулах хэрэгтэй байна. Энэ нь одоо та өөрийнхөө ирээдүйг аюулгүй байлгаж байгаас гадна өөрийгөө хайрлаж байгааг нэг илрэл гэдэг байхгүй. Тэгээ энэ гол нь уруу харцсан байсан түрүү. Тэгэхээр энэ тал дээрээ та нар маань энэ 7 хоногт хуримтлалаа сайн үүсгэрээ л гэдэг баг багаар мөнгө хураагаарай гэж зөвлөж шүү. За тэгээ энэ зөвхөн энэ 7 хоногт хамааралгүй байх нь шүү дээ. Ер нь бол яаж ч утсан ирээдүйд чинь маш хэрэгтэй. Тэгэхээр одоо хэрэгтэй хэрэггүй юм тэтгэх мөнгө өрөхөөс илүү цааш нь хийгэрээ гэж сахиусуудаас нь зөвлөжээ. За ингээд 2 дугаар группийнхны маань уншлага ингээд дуусчихин. Та нарт маань таарсан, таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Subscribe дараагүй байгаас сабаа дараад үзээрэй гэж хүсье. Улам олоолаа. За тэгээд хувийн уншлага бол авахгүй байж байгаа саяхнаас аваад эхэлсэн байгаа шүү. Тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань description хэсэгт байрлах миний сошиал хаягуудаар надтай холбогдох боломжтой. За ингээд шинэ 7 хоногт амжилт хүсье. Баярлалаа, баяртай. За 3 дугаар группийн маань уншлагандаа тавтай морил энэ бол энергийн шалгалт. За энергийн шалгалт дээр тавар буюу цамхаг карт гарсан ард нь 8 сэлэм байсан. За тэгэхээр эндээс надад хамгийн түрүүнд юу харагдаж байгаа юм гэхээр та нар маань ийм итгэл үнэмшлээсээ одоо гарч чадсан гэх юм уу те. Өөрт ингээд нэг юм бат суудсан байсан итгэл үнэмшлээ нурааж чадсан. За тэгэхээр энэ нь яг ямар итгэл үнэмшил юм гэхээр одоо за яг итгэл үнэмшил гэхэд бас хэцүү. Нэг талаасаа итгэл үнэмшил боловч нөгөө талаасаа та нар маань ингээд дандаа ингээд бодоод идэг, төөрөлдөөд идэг, бодолтоо төөрдөг аливаа зүйлийг бодит хэсгийг мэдэхгүй байж тэрэнд айгүйх юм итгэж ач холбогдол өгдөг ч юм уу. Тэгээ өөрийнхөө ингэ боломжуудыг дандаа хязгаарлаж идэг, өөрийгөө бодлоороо хүлдэг, итгэл үнэмшлүүдээр өөрийнхөө тэр одоо хязгааргүй сэтгэх тэр потенциалаа дандаа ингээ хааж идэг, хайрцаглаж идэг гэсэн утга байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зүйлээс л гарч чадсан гэдэг. Тэгэхээр энэ маань ингээ харахаар айгүй онцгүй үзрүүд юм шиг боловч ингээ хослоод ирэхээрээ маш гоё утгыг илэрхийлж байгаа байхгүй юу. Та нар маань ямар ч лсэн өөртөө юм шинжилэлт хийж чадсан, өөрийнхөө болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг ойлгоод тэрнээсээ бүр ингээд өстө нураагаад одоо энэ цамхаг үзэр чинь тийм шүү дээ. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг ямар ч харамсалгүйгээр өстө хуугаар нь нураагаад цоо шинээр барихыг хэлж идэг тий. Тэгэхээр яг л тийм л процесс явагдсан гэдэг. Тэгэхээр энэ нь бүр ерөнхийдөө бүр том өнгөрсөн дөө эсвэл саяхан болоод өнгөрсөн зүйл үү гэдэг нь бас хүн дээр өөр очих бах. За ийм байна. За энергийн шалгалт дээр юм хөө одоо 7 хоногийнхоо картуудыг харцгаая. За 7 хоногийг төлөөсөн картууд дээр эдгээр картууд гарч ирсэн. За тэгээ сонирхолтой харж байгаачлан 5 6 7 гэд яг ихний одоо даваа мегмар гариг дээр яг нөө мейжер арканонууд маань яг дараалаад гарцгаа байхгүй 5 6 7 гэд. Тэгэхээр нэг юм амьдралын нөхцөлд ахиц дэвшил гарна гэсэн утга бол эндээс харагдаад байна. Ялангуяа одоо энэ 7 хоногийн ихээр тэр нь маш их мэдрэгдэн. Энэ нь нэг юм жижигхэн ахиц дэвшил биш, нэлээд том ахиц дэвшил харагдаад байна. Ялангуяа одоо хос үеийн харилцаа, гэр бүлийн харилцаа, за мөн ажил хэрэг таны одоо юм
ажилтай холбоотой түншлэл энтертэй холбоотой тийм зүйл дээр маш хурдцтай юм ахиц дэвшил гарнаа гэсэн утга нь эндээс харагдаж байна. 5 6 7. За энэ дундуур бяцхан анхааруулах хэлэхгүй бол та хэд мэ жоохон стресстэй ч магадгүй. Одоо би нэг айлд ирсэн байгаа байхгүй. Тэгээ одоо айлын хүүхдүүдтэй нөө манай 3 чинь нилээн чимээ шуугаа гаргаж магадгүй шүү. Уг нь түрүүн гадуур гарцаас сая бүгд банжиралтай л ороод ирлээ. Одоо энэ амир чимээ гарч магадгүй шүү. За даваа гараг дээр Hierophant байгаа. За даваа гараг таны хувьд ерөнхийдөө л ямар ч өнгөрдөг вэ? Тэр хэв маягаараа өнгөрөх магадaltaй. Уламжлалт гэсэн утгаараа тий. Даваа гараг нэг одоо ажлын ихний өдөр яадаг үлээ нэг тиймэрхүү өнгөрөх магадaltaй гэсэн утга бол байна. За тэгээд яхаа жоохон сүнслэг утгатай л да. Hierophant ч өөрөө сүнслэг утгатай. За тэгээд энэ хөзрийн зургал дээр илүүтэй одоо нэг юм бясалгал багш сурагч, багш шавийн барилдлага гэсэн утга нь бол эндээс айгүй харагдаад байна. Яг хоо хэдийгээр энэ йогийн багш, бясалгалын багш юм шиг харагдчихлаа л да. Тэг яг хоо заримх нь шууд утгаар ингээ йог бясалгалаар хичээлж эхлэх мэхлэх гэсэн утга байж болно. Заримх нь хувьд болохоор яг хоо ямар нэгэн сургалтанд хамрагдах ч юм уу боловсролдоо анхаарах гэсэн утга бол байна. Тэг энэ нь одоо энэ хөзрийг ингээ тайлбарлахаар айгүй өргөн утгатай байдаг болохоор гэхдээ одоо бүгдийг л хэлэхгүй бол болохгүй байх. Тэгэхгүй бол ингээ хүн хүнд ондоо утгаар биелэх учраас те заримхнууд бол үнэхээр шашны байгууллагаар явах сүм дуган гандын ид орох гэж магадгүй. Зарим нь илүү одоо гэгэрхийн тулд энэ бясалгал энтрийг сонирхох, йогоор хичээлэх гэдэг зүйлийг сонирхож магадгүй харагдаж байна. За тэгээд бүр үнэхээр одоо тэнгэрээс юм онгод сахиустай хүмүүс маань өөрсдөө онгодоо буулгадаг ч юм эсвэл ойр тойрных нь одоо удмынх нь хүн онгодоо буулгах гэж байгаа бол тэнд одоо удмынхаа тэр өвөг дээдсүүд очиж зоолгох ч гэдэм үү те бүр ийм том утгыг ч бас илэрхийлж болно. Ер нь жоохон сүнслэг утгатай. Тэгтээ бас давхар энэ маань боловсрал болон багш шавийн барилдлагыг бас илүү хилээд идэг. За ийм байна. За тэнгүүт эн чинь бас дээрээ бас тэгээд нөгөө гэр бүлийг илэрхийлнэ. Гэр бүлийн юм илүү юм баталгаатай гэр бүл болох. Бүр хормны хэмжээнд те одоо үерхдэг байсан бол одоо аав ээжтэй танилцах ч юм уу. За тэгээд бүр гүнзгийрээд хурмаа ярилцах ч юм уу те иймэрхүү зүйлийг бас хэлж идэг. За тэгээд яж итл чин дараагийн хөзрүүд нөгөөсө 6 7-ыг ингээ агцсан байгаа шүү дээ те. Тэгэхээр 2 дахь өдрийн энерги дээрээс харахаар Lovers card болон Chariot байгаа. Тэгэхээр энэ хамтралтай холбоотой маш их ийм хурдан дэвшилт гарч байгааг хэлж байна. Энэ одоо ажил хэргийн хамтрал байсан ч болно, хосын харилцаач гэж болно. За бүр найзын харилцаач байж болох юм. Тэгэд гол нь энэ дээр шүү дээ нэг хин нэг нь маш их юм хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна. Ялангуяа энэ нь танд зориулсан мессеж учраас нөгөө энэ сонголтыг хийгээд сонсож байгаа танд зориуллаад байна л да. Таныг илүү ийм хосын харилцаан дээрээ эсвэл найз нөхдийн одоо иргэн эвлэрэх нэгдэх эсвэл ажил хэргийн хувьд ингээд хамтрагч түнштэйгээ ойлголцоход илүү сайжрахын тулд та илүү их итэг зүтгэлтэй чармаалт гаргах хэрэгтэй гэсэн утга нь эндээс харагдаад байгаа шүү. За ийм бэ. Тэгээд мөн эн чинь бас давхар утга илэрхийлэхээр харагдаж байна. Chariot card ч өөрөө машин техникийг илэрхийлж идэг. Тэгэхээр ийм хамтралтай холбоотой гэхээр хосууд гоё машинтай болохыг хэлж болно тий. Эсвэл хосууд иш тийш нүүх эсвэл аялах байж болохоор харагдаж байна. За хосууд биш юм а гэхэд хамтрагч нар байгаа байхгүй ажил хэргийн түншлэл урагштай байх эсвэл таны ажил дээр ийм машин тэрэгтэй холбоотой ажил юм уу тэр зүйл чинь баш ингээ нааштай байх ч гэдэг юм. Эсвэл таны ажил дээр машин техник тоног төхөөрөмж хэрэгтэй байсан бол тэр зүйл чинь орж ирээд байгаа мó нэг юм утгатай юмыг л хилээд ах шиг байна. Ер нь тэ эхний энэ 3 өдөр ялангуяа айгүй тийм доктортой буйртай суйртай юм гэр бүлийн болон ажил хэргийн харилцааг ингээ өгүүлээд байгаа байхгүй юу ер нь гарсан картууд нь 3 дахь өдөр дээр мөн л 4-ийн сава ч өөрөө бүр хурим найрыг илэрхийлнэ. За тэг ямар ч нэг баяртай үйл явдал те. Энэ дээр ч бас төгсөлтийн баярыг ч хэлж болдог. Төгсөлтийн баяр. За байрны найр одоо ингээд үнэхээр гоё шин байр аваад тэрнийгээ тэмдэглэх. Эсвэл бүр ажлын байрны нээлтийг бас хэлж идэг.
та ийм гоё одоо хамтралаар тий ингээ хүмүүстэй нийлээд ч юм уу гоё ажлын байр нээгээд тэрнийхээ нээлтийг хийх ч гэдэг юм уу. Нэг л ийм гоё баяр ёслолын ийм уур амьсгалтай л өдөр байх гэдэг 3 дахь өдөр. Тэгээ гол нь эн чинь ийм урт удаан тогтвортой харилцаа. Тэгээ урт удаан тогтвортой үйл ажиллагаа гэх юм уу те иймэрхүү зүйлүүдийг илэрхийлждэг. За 4 дахь өдөр болохоор хатны саваа гарсан байна. За хатны саван дээр болохоор энэ өдөр та бол маш өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, үнэхээр юм хүчрхэг энергитэй байхаар л зураглалын давуу харагдаж байна. Та бол энэ өдөр ингээд аливаа зүйл ингээд хий бүтээ гэсэн маш их эрч хүчтэй байна. За мөн хөндлөнгийн хүн гэд үзэх юм бол мөн л ялгаагүй те ийм хүний нөлөө байхыг хэлж байгаа байхгүй юу. За тэгээд яг хатны саваач аюу тийм тас энээс маш хөгжилтэй, нээлттэй ийм одоо ийм задгаа сэтгэдэг ийм хүнийг илэрхийлж байгаа. Бүрэг ичимхий биш ийм хүн тэр өдрөх нөлөөтэй байх нь. Энэ нь та бас өөрөө хийж болно те. За ийм байна. За тэгээ бас эн чинь сошиал одоо нийгмийн харилцааг их илтгэгээд идэг штэ нөгөө яг бүр гар утас харилцаагаар бол одоо сошиалд идэвхтэй байхыг хэлнэ. Үгүй бол та ийм нийгэмд нөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулах ч юм уу, хийх ч юм уу, бусдад нөлөөлөх нэг юм үр өгөрөлтөй байх гэдэг. 5 дахь өдөр 3-ын сэлэн байна. За 5 дахь өдөр ягаад ч юм хүн амьтанд гомдох гээд байна уу яах гээд байна. За мөн өөрийгөө жоохон дутуу үнэлэх гээд байх магадaltaй гэсэн утга бол харагдаж байна. Жоохон эргэн тойрныхоо үзрүүттэй харьцуулахад бол 5 дахь өдөр л жоохон сэтгэл зүйн хувьд жоохон онцгүй байх гээд байна. За тэгээд энэ дээр яг уу дийлэнхтэй өөрөөсөө болдог, өөрийгөө ингээд дутуу үнэлэх, өөртөө итгэлгүй байх зэргийгээс илтгэн. Тэгээ мөн гадны нөлөөгөө үзэх юм бол таны хин нэгэн гомдоох магадaltaй, гомдоох одоо уйлах ч юм уу тий сэтгэл зүрх шархлуулсан зүйл ингээ мэдрэх гээд ах магадaltaй гэсэн утга байна. За мөн бүр ингээ би физиологийн хувьд болохоор зүрхчин өвдөхгүй, зүрхнийхээ эрүүл мэндэд анхаараарай гэмээр юм байна. За мөн ямар нэг юм шарах марах байдаг бол тэр мөрийн одоо өвддөг ч юм уу яа гэм бол тоо нэг шарах сорвтой холбоотой зүйл бас байж болно шүү. Яг хоо мистиснес жоохон болгоомжтой байхад илүүтэхгүй л ах одоо утга шүүхтэй харьцахтаа ийм үзүүртэй зүйлтэй харьцахтаа тий үзүүртэй металл зүйлтэй харьцахтаа болгоомжтой байгаарэ. За хагасаа өдөр Emperor card гарсан байна. За тэгээ энэ өдөр та нар маань хувь хүнийхээ хувьд маш хүчрхэг байж болно. Та үнэхээр сайн удирдахч ийм энергитэй хүн байгаа байхгүй юу? Ер нь ингээ харахад айгу удирдахч энергитэй хүн байна. Хүчрхэг өөрөөрөө ингээ бүгдийг шийддэг хүн байгаад байна. За мөн хэрвээ энэ та биш бол таны одоо эргэн тойрны тийм мундаг хүнийг хилчиж болно тэр хүн илүү гол үр өгөрөлтөй байх. За мөн энэ дээр яалтчгүй нөгөө гэр бүлийн ахмад гишүүдээс орж ирэх гээд идэв шүү. Тэгэхээр одоо өөрийнхөө аав ээжтэй анхаарах ч юм уу эсвэл эмээ өвгөдөө анхаарах иймэрхүү үйл явдал бас байж болно хагас өдөр. Ямар ч лээсэн хаан байна синтетэд заларсан байгаа. Тэгээ энэ Emperor хаан бол бүх хаадуудын шинжийг агуулсан маш хүчрхэг хаан. Зөөлөн сэтгэл байна. Одоо хурц ухаан байна. Тэгээ удирдах манлайлах тэр чанар нь байна. За тийм халамжтай өгөөмөр гэх тийм ингээл бүхэл эр хүнд байх бүхэл сайн сайхан чанарыг агуулсан ийм хүн байдаг. Тэгээ энэ хүн л их нөлөөтэй байх гэдэг. Тэгэхээр одоо аав, өвөө, нөхөр хинч үдийн тий таны л мэддэг нэг тийм мундаг хүн байх гэдэг. За тэгээд бүтэнсэ өдөр яасан юм бол доо Devil энерги ороод ирэх юм. За ямар нэгэн зүйлд донтох гээд байна да тий. Тэгэхээр яг энэ өдөр та нар маань ямар нэгэн зүйлд их тийм шүлэнгэтэн гэх юм уу? Энэ нь яг юу ээж магадгүй. Ямар ч лээсэн юм өөртөө хэрэггүй зүйлийг ингээ хэтрүүлж хэрэглэх магадaltaй. Энэ үнэхээр тэр өдөр та хоол унд эсвэл одоо алкогол ч юм уу эсвэл одоо тоглоом, нарийн цэнгийн эсвэл материалын байдал гэх мэт иймэрхүү зүйлсд айгүйх автах гадах магадaltaй гэсэн утга бол эндээс харагдаж байна. Тэгэхээр энэ тал дээр та нар маань өөрсдөө жоохон чагнаад одоо буруу явах гэдэг байвал жоо өөрсдөө хязгаарлахыг хичээгээрээ. За мөн яг хуу Emperor card-тай ингээ харахаар жоохон таны нөө эзэрхэг төрөмгийлэгч зан жоохон хитрхгээд ах үдээ. Бусдыг ингээ нөгөө дарангуйлах, өөрийнхөө байлгах, хардах, сэрдэх, гинжлэх, хүлэх
бусдыг эрхчлөөгүй байлгах гэх мэт нэг иймэрхүү зан чанар жоохон танаас гарч ирэх гэдэг нь эсвэл гадны нөлөө байна уу гэмээр иймэрхүү уур амьсгал бол харагдаж байна. За 7 хоногийн ерөнхийдөө юм байна. За тэнгууд улны үзрээс хэдвэл яг одоо ерөнхий уур амьсгалыг харъя гингүүд чинь Жанжины сава тэгснэ ард нь 10-ын зоос байгаа. За тэгэхээр Жанжины сава бол ямар ч байсан таныг өөрийнхөө одоо энэ 7 хоногт бол ялчгүй та нар минь нэг юм хийх гэж байсан зүйлийг хийх нь бол зөв байна гэсэн утгыг хэлж байгаа байхгүй юу? Та нэг юм ямарваа нэгэн зүйлийг хийх гээд байгаа бол тэр одоо яг гой цаг мөчн уур амьсгал нь бүрдсэн байна. Одоо нөө хувьсгалын тохироо бүрдсэн байна. Тэнгүүд энэ юутай холбоотой ингэнгүүд гэр бүлтэй холбоотой гэж болно. Эсвэл гэр бүлийн бизнес за тэг мөн таны өөрийн санхүүгийн тийм одоо орлого мөнгөтэй ч холбоотой нэг юм зүйл байх гэдэг байна. Тэг яг заримынх нь урт удаан тогтвортой бизнес нэж болно. Нэг ийм зүйлтэй холбоотой нэг юм зөв одоо цаг нь бүрдчихэд байна. Тэгтээ Жанжины савал заавал анхааруулахтай байдаг. Хитрхийх яарч адгаж болохгүй. Жоохон сайн бодож иж хөдлөх хэрэгтэй. Хөнгөн хумгаа хөдлөх юм бол алдсан шүү гэсэн утга байдаг. Тэгэхээр яг уг санаа нь зөв. Тэгтээ энэ дээрээ жоохон тайван, алсын араатай, буйртай суртай байгаарэ гэж зөвлөсөн байшгүй. За бараг энийг зөвлөгөөл болгож уншичлаа да. Тэгээд гэр бүл үр хүүхэд санхүү материалын байдалтай л нэг юм холбоотой зүйл байгаад байна. Яг заримынх нь хувьд нөгөө гэр бүлийн бизнес бас ингэж 10-ын цосоор орж ирээд идэг тал байдаг. За одоо харин ингэж хэдүүлээ зөвлөгөөн дээр гарсан Oracle картуудаа тайлбарлая. За зөвлөгөөн дээр бол тавьж явуулах, одоо хүлэн зөвшөөрөх, за мөн яг Angel of Abundance картаас болохоор одоо хуримтлал үүсгэх гэсэн утга байна. За тэгээд хүн орондын харилцаан дээр болохоор одоо гэр бүлтэй холбоотой эцэг их гэр бүлтэй холбоотой нэг юм шарах байдаг бол түүнийг эдгэх гэсэн ийм картууд гарч иржээ. За та нар маань болохоор ингээд томруулаад өөрсдөө бүрэн гүйцэтгэхээ орчуулад уншаад үзээрэй. Би бол ерөнхийд нь юу гэж байгаа юм бэ гэдгийг нь одоо хооронд ингээд базаад юу гэж ойлгосноо тайлбарлаа явчих. За ямар тач та нар маань хуримтлал үүсэх хэрэгтэй байна гэдэг байгаа байхгүй юу? Одоо энэ танд бол өөртөө өгж байгаа том бэлэг, ялангуяа ирээдүйдээ хийж байгаа том хөрөнгө оруулалт гэсэн утгаар бол үүнийг хэлсэн байна. Тэгэхээр энэ талаар ерөнхийдөө ингээ бодож явж байгаа юу? Эсвэл одоо энэ 7 хоногт яг тийм хуримтлал үүсэх эсвэл боломж чинь олдох гээд байна уу? Гэмээр харагдаж байна. Тэг яг энэ 10-ын зоос улан дээр гарч ирсэн 10-ын зоос нь бас энд хамааралтай байж болохоор энэ л ямар ч нэг мөнгө санхүү дээр ээлтэй карт бол гарчаад байна л да. Яг би түрүүн болгонд 7 хоногийн ерөнхий уур амьсгалтайгаа холбоод нэг юм одоо хилцэн байгаа. За тэрийг давтаад яах юм. За энэ бас ингээ холбогдож болж байна. За тэгээд одоо ингээд нэг юм тавьж явуулж чадахгүй байгаа ямар нэгэн зүйлээс ингээл зуураатай байгаад байна л да. Тэгэхээр энийгээ та нар маань тавьж явуулах хэрэгтэй байна. Одоо энэ нь айдсч байж болно, санаа зовнилж байж болно тий. Эсвэл ингээд нэг юм заавал ингээ авч үлдэх гэсэн нэг тиймэрхүү зүйл ч юм уу. Ялангуяа одоо дэвлэлтэй ингээд харьцуулах юм бол тий ингээд яг ингээ бүгдийг өөрөөрөө байлгах гэдэг ч юм уу тий. Энэ нь таныг бол эсрэгээр ингээ зовоож байгаа учраас альва зүйлд нэг юм уужуу байх хэрэгтэй байна. Тэгэхээр харин ингээ өөрийгөө чөлөөлснөөр танд ингээд хорвоо ертөнц бол илүү сайн сайхан зүйлийг өгөхөд ч бэлэн байгаа. Та гол нь өөрөө алгаа дэлгээд ингээ нээлттэй эерэг байх хандлагатай байх хэрэгтэй байгааг харуулдаг шиг байна. За тийм үү гэр бүлтэй холбоотой гэр бүлийн өнгөрсөнтэй холбоотой л нэг юм сэтгэлийн шарах байна. Үүнийг одоо уучлж эдгэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ нь таны бас хосын харилцаа, хүн орондын харилцаа, гэр бүлийн харилцаанд тань ингээд нөлөөлөд байдаг гэсэн утгыг бол хэлсэн байна. Тэгэхээр энэ нь бол илүүтэй одоо энэ 7 хоногт бол хамааралтай байх. Харин тэр мөнгө санхүүтэй холбоотой зөвлөгөө бол бүр илүү цаашдын мөнгө санхүүгийн чинь аюулгүй байдал дээр ингээд хилжээ. Тэгэхээр энэ 7 хоногт та нар маань үнэхээр юм хоримтлал үүсэх хэмжээний тийм орлого орж ирэх юм болоо даа л гэж хараад байна. Тэгээ тэр нь ингээд ирээдүйд тань айгүй нэмэр болноо гэсэн утгыг бол харуулдаг шиг байна.
За ингээд 3 дугаар группийн маань уншлага ингээд дуслаа. Та нарт маань таарсан таалагдсан бол өнгөрсөн он чамаагүй тэ лайк комент үлдээгээрээ. Ингэж таарлаа, тэгж таарлаа гэж хуваалцах юм бол бас надад бас гоё идэг. За тэгээд subscribe-а дараагүй үздэг бол та нар минь саба дараарай. Улам олоолаа олцгоё. За тэгээд шинэ 7 хоногт нь амжилт хүсье. Нэрээ сонноос би хувийн уншлага авахгүй байжгаад одоо сүүлийн үед аваад эхэлсэн байгаа шүү. Нөгөө авахгүй байгаа гэд хэлсэн байгаа болохоор хүмүүс маань ер нь л нөгөө авахгүй л байгаа гэж бодоод яваад байгаа. Тэг яг одооноос гайгүй биеийн байдал гайгүй сайхан сайжраад арай нэг ирч хүчтэй болоод хувийн уншлага авахтайгаа болцоод байна. Тэгээд хувийн уншлага хэрвээ сонирхож байгаа бол та нар маань description хэсэг рүү ороод миний сошиал хаягуудаар надтай холбогдож заавар авах боломжтой. За ингээд дахин шинэ 7 хоногт амжилт хүсье. Намайг сонссонд баярлалаа. Баяртай.